байна уу? Энд байна. Тэгэхээр Христэд итгэл бол ямар нэгэн шашин биш. Тийм ээ, та зөв сонслоо, шашин биш. Та энийг шашин гэж боддог болвол энэ бодлоодоо таягдан харах хэрэгтэй гэсэн үг. Христ итгэл бол харилцаа. Христийг бүрэн таньж мэдэх, дараач алах бол түүнтэй ярих уу, түүнтэй залбирах. Тэр энэ залбирлыг хийхин тулд үнэхээр бичвэрийг зөв уншдаг байх хэрэгтэй гэсэн үг. Тэгээ залбирлыг хийхин тулд бичвэрийг унших хэрэгтэй бас. Тэр Библийг гэсэн үг. Тэгэхээр Библийг уншихдаа яаж Библийг уншихыг биднэрт нэг сайн зааж өгдөг. Ялангуяа та шинэхэн итгэгч бол бүр сайн гэсэн үг. Та би Библийг уншиж мэднэ гэж бодож байгаа бол бас сонсороо. Ягаад гэвэл үнэхээр үү гэж би асуумаар байна. Биднэрт монголчлон махчлан гэдэг шиг заримдаа бид нэр юмыг заалгаагүйгээсээ болоод зүв сураагүйгээсээ болоод хийж чаддаггүй байгаа. Яг бол би тийм байсан. Тэгэхээр Библийг уншихдаа би чимээгүй бөгөөд дараухнаар эзэн дээр ирэхтэй. Бичвэр бол бүр Бурхны амьсгалснаар бөгөөд бичвэр амьд. Уншихдаа маш анхааралтай унших ёстой. Уншиж байгаа зүйлээ бүтэн, зөөлөн, тайван хэлэх ёстой. Тэг уншиж байхдаа үнэхээр амтлах ёстой. Та хэрэг бичвэрийг хурдан, удаан, толгоогоор уншдаг болвол хэцүү. Яг бол бичвэр та сүнс бөгөөд, сүнсэн бие бөгөөд та сэтгэл санаатаа бие махбодод оршдог. Бурхан бол сүнс. Библийн үгийг сүнс. Бурхан өөрөө бас үг. Бурхан бас сүнс. Сүнсэн бие зориулагдсан гэдгийг ойлгохгүй байх юм бол та зөвхөн тархитлагаараа унших үед нэгдүгээр давхрыг даваад махан бие давлаа. Цаашаага сүнс рүү очих байна гэсэн үг. Тэгэхээр залбирал хийж Бурхантай ярихаасаа өмнө Библийн библиудыг зөв уншиж Бурханы оршихуйд бас орж сурах хэрэгтэй. Тэгээд яг түүний Библи бол танд бичсэн захиа. Таны хайртай хүн чинь, хайртай дотны хүн чинь тань зүрхээ сэтгэлээ гарган бичсэн захиа. Түүний зүрх сэтгэлийг ойлгохын тулд тухайн бүлгээ юм уу эсвэл хагасыг би бол ер нь ихэнхдээ нэг л уншдаг юм л да. Нэг л ишинлээ бүрэн ойлгох гэж хичээдэг ба. Жишээл чи үннийг мэдэх болно. Үнэн чамайг чөлөөлнө гэдэг ишлэлийг би маш удаа уншсан. Асуугаал би яаж үнийг мэдхийн? Та надад яаж мэдүүлэх юм бэ? Үнэн гэж юу юм бэ? Би юунаас чөлөөлөгдөх гэж байгаа юм бэ? Надад ямар хүлээс байгаа учраас та хэлсэн бэ? Ямар хүлээс вэ? Гэдэл. Тэр хүн болгонд өөрт нь тохирсон тэр ишлэл байдаг. Бүр өөрт нь Бурхан ярьж байгаа юм шиг ярьдаг. Заавалчгүй миний хэлсэн ишлэл байхалгүй. Зарим хүнд Иохан 3:16, зарим хүнд эзний залбирал, зарим хүн зургаалт гэсэн. Яг тэр ишлэл дээрээ та төвлөрөөд тайван сайхан удаан суух ёстой. Тэгээд хурдан унших нь нэг зохимжтой зүйл биш. Ягаад бас зорилго нь яг юу юм? Бичвэрийн уншихад тархитлагаараа ойлгоосоо гэж ойлгож болно л да. Тэгтээ гол зорилго нь юу вэ гэдгээрээ сугмартаж болохгүй. Зүрхнээс зүрхэнд хүрч байна уу гэдэг маш чухал. Тэгэхээр энэ сүнсний хоол байгаа. Бурхны үг бүлэг борлого нь амьдрна гэж хэлсэн. Тэгэхээр тэр хэсгийг сайн ойлгох явдал үнэхээр чухал. Тэгээд эзний бичвэрийг уншихдаа заавалчгүй
Эзэн танартай хамт уншаад тайлбарлаж өгөөч гэд ариун сүнсийг заавал урьж оруулах хэрэгтэй. Тэгээд уншаад эзнийг хүлээх ёстой. Ямар илчлэлт авч ийн бичвэрээс. Тэгээд илчлэлтийг авах нь маш үнэхээр чухал. Тэгээд энэ үед таны тархи толгой чимээгүй юу ч бодохгүй тайван байна уу гэдгийг анзаарах хэрэгтэй. Юу ч бодохгүй байгаа бол та Бурхны оршихуйд байна гэсэн үг. Бурхны оршихуйд итгэлээр ордог бид нар. Тэгээ Бурхан үнэхээр хайхтар намайг олно гэж хэлсэн. Хайдг болохоор олдохгүй байгаа бид нар. Бурхан ологдохгүй байхыг хүсдэг тийм ч юм уу нууц зүйлүүд юусоо биш. Харин олчоосоо гэж хүсдэг учраас та Бурхны оршихуйд маш хурдан орно яг үнэхээр чин сэтгэлээсээ хайх үед. Уншиж байхдаа бас пауз авах ёстой. Зогсож хүлээх ёстой. Эзний оршихуйг маш тайван дотгошоо өнгөх ёстой. Бурхан бол сүнс гэдгийг юусоо мартаж болохгүй. Сүнснээс сүнсэд хүрэхгүй болвол та Библийн ишлэлийн учир шалтгаануудыг олж чадахгүй. Тэгээд өөрийнхөө тэр тохирсон, хүссэн хамгийн илчлэлт авдаг ишлээ уншаад үзээрэй. Тэгээ магадгүй тэр илчлэлт авсан ишлэлт маань дахин уншихад дахин өөрөөр илчлэлт авдаг байгаа. Эзний оршихуй руу чиглүүлдэг байгаа. Тэгээд тань дамжилт үсэй. Өөрийнхөө дуртай ишлэлийг яг миний хэлсэн завраар тайван суужгаад уншаараа. Хэрв тархилгоон чи янз бүрийн бодлууд эргэлдээд байх юм бол бити тэрэнд анхаарлаа хандуулаарай. Ер нь эзний оршихуйд анх орж сурахад маш хэцүү байдаг. Нэг ороод сурчхаар тархилгооч нь олон юм бодоод байхгүй. Тэгээд эзний оршихуйд ордог. Эзний оршихуйд ороод сурах үед идэрэл чөлөөлт маш хурдан болдог байгаа шүү. Тэгээд үг зүгээр л өөрөө амьлж орж ирдэг. Амд мэдрэгддэг, үнэр мэдэгддэг. Бүр үнэхээр гайхамшигтай зүйл шүү. Тэр ишлэл болгон өөр та гэрэлж харж болно. Тэгээд би зөвхөн эзний оршихуйд Библийн аль ч үгүүлбэр би чөлөөлөлт хийж баргаж чадна. Үнэхээр тийм. Яагад гэвэл эзний үг амьд. Хоёр талдаа эртээ уртсламсаас хурц зүйлээ. Юу ч нэвтэлж чадна. Баярлалаа.